Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлэхээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Хэрвээ танд манай сувг таалагддаг бол та бүхэн сувгаа дагаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Мөн та бүхэн орсон видео бичлэгүүдэд лайклаад өгөх юм бол надад хамгийн том тус дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг шүү. Өнөөдрийн хэрэг маань хөдөө орон нутагт 2019 онд болсон нэгэн харамсалтай хэрэг байгаа. Тэгэд энэ хэрэгт болохоор өсвөр насны насан туршаагүй хүүхдүүд холбогдсон. Тухайн хэргийн талаар товч хүрэхэд өсвөр насны хүүхдүүд нь бүлэглэн амь хохирогчийг зодож, амьд байх үед нь шоронд булаж хүний амь насанд хүрсэн хэрэг байгаа юм. Шүүгдэгч нар нь өсвөр насных буюу насан туршаагүй хүүхдүүд байсан учраас хувийн мэдээллийг нь нууцлсан байлээ. Тийм учраас бүгдээрээ шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар ярьж хэрэгээ эхлүүлцгээе. Өсвөр насны шүүгдэгч Үлзий Нагийн нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах хунданы зүйлд хэрэглэсэн үедээ шинэтэ хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүнийг онц харгас хэрцгий аргаар бие хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээрэж зодож хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон байна. Эхлээд бүгдээрээ шүүгдэгчдийн мэдүүлгийг сонсоод дараа нь гэрчүүдийн мэдүүлгийг сонсно. Энэ дараалалаар бүгдээрээ гэрчүүдийн мэдүүлгийг сонсох юм бол тухайн өдрийн үйл явдал нь тодорхой болох болно. Ингээд шүүгдэгчдийн мэдүүлгээс хүргэе. Өсвөр насны шүүгдэгч Наги мэдүүлэхдээ 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хар хорин дэлгүүрийн гадаа хосоо Үлзийтэй таарсан. Хосоо ахих руу явлаа гэд явсан байсан учраас хосоо гэрэх болж байгаа эсхийг асуухад хосоо уцаа янзлуулад байж байна гэж хэлсэн. Би тухайн үед худалдааны төвд ажилладаг байсан. Худалдааны төвөөс би 2 шил архи болсон. Тэрийг Үлзийтэй хувааж уух гэж байхад миний сайн танихгүй Улаана гих ах ирсэн. Улаана ах Үлзий бид 3 нэг шил архийг уугаад дууссан. Дараа нь хосоо ирсэн. Дахиж нэг шил архи ууж дууссан. Улаана ах айлд очино гэд бид 3-ыг дагуулад явсан. Би төрүүлээд 0 орчгоод гараад ирэхэд хосоо Улаана ах Үлзий нар нэг хүнтэй муудаад байсан. Би өмөрөөд тэр хүнийг цогсон. Эхлээд цогход оноогүй, дараа нь унсан. Хосоо тэр хүнийг өшөглөх гэсэн боловч оноогүй өөрөө унсан. Ардаас Улаана ах ирээд манай найз байна. Бойл гэж хэлсэн учраас би тэр хүнээс уушлал гойход тэр хүн намайг хавирч унгаасан. Улаана ах уурлаад цаашаа явсан. Би Улаана ахын ардаас очиж уушлалт гойсон. Үлзий хохирогч хоёр байхгүй байсан. Тэр хэдийг урагшаа явсан байх гэж бодсон. Сувд дэлгүүрийн бэлхүүсээр татах өндөртэй мод тарьдаг хашаанд орчихсон сууж ясан. Улаана ах айлд очихоор явсан. Хохирогч Улаана ахын нүүрэн тус газар нь 3-аас 4 удаа цохиж авсан. Улаана ах уурлсан. Хохирогчийг гэрт нь хүргээд өгчих гэсэн. Үлзий хохирогчийг хүрэхээр явсан. Хосоо бит хоёр Улаана ахыг дагаад нөгөө айлд очихоор явсан боловч хосоо буцаад гүйсэн. Би Улаана ахтай хамт нөгөө айлд нь очисон бөгөөд Улаана ах намайг гараад байж бай гэсэн. Гараад байж байхад хосоо Үлзий 2 3 эсрэг 3 тоглоомын газар түрээсийн байрны 2 голд байсан. Хохирогч хөвтөж ясан. Энэ хүн яагаад хөвтөж байгаа юм бэ гэхэд өөдөөс томроод байсан гэж хосоо хэлсэн. Би хохирогчийг 2-оос 3 удаа өшгөлсөн. Үлзий бас өшгөлсөн. Хосоо түрээсийн байрны цонх руу заагаад хүн гэж хэлсэн. Нэг ихч цонхоор харж байсан. Намайг хохирогчийг өшгөлөх үед хосоо Үлзий 2 алга болсон байсан. Улаана ахыг дуудаж хосоог хүргээд өчгөөд ирээ гэхэд буцаж ирээрээ мөрөө гэж хэлсэн. Бид хоёр заа гэж хэлчихэд хосоог төхүүлж өгсөн. Эргэж Улаана ахын байсан айлд очиод гэрэл нь унтраалттай байсан учраас унтсан байна гэж бодсон. Нөгөө хүнийг яасан бол гэж бодоод очиход үлдээсэн газар буруу харсан хэвтэж байсан. Тэр хүнийг шонгийн модны хажууд тавихаар болсон. Үлзий өргөөд шонгийн модны дэргэд очисон. Тэр хүнийг сэргээх гэж алгацсан. Мал тэмлэгийн зүүн талаар ороод сүлт компани баруун урд дүнзгөөр иргсэн. Тэр ахыг айлгах талаар ярьж байсан. Үлзий өнцөгт очиод хохирогчийг дээрээс нь боож эхэлсэн. Тухайн үед би өөрийгөө ямар үйлдэл хийгээд байгааг мэдээгүй. Үлзийг хараад сууж ясан. Би овоолсон шорооны элсийг малтаж ясан. Үлзий босож хохирогчийг өргөөд малтсан хонхор газар ирсэн. Үлзий хохирогчийн бэлхүүснээс дээш хэсгийг булсан. Би бэлхүүснээс доош хэсгийг булсан. Үлзий бит хоёр явж сүлт компани өнцөгт очиод нөгөө хүний гаргыгээд буцаж очиод гаргасан. Тухайн үед надад тэр хүн амьд байгаа юм шиг байсан. Тэр хүний
хүнийг алах гэсэн санаа зорилго байгаагүй. Тэр хүнийг аваад сүлд компани мухар өнцөгт очисон. Одоо наад хүн чинь тийм болсон учраас наад хүний хай гэж үлзий хэлсэн. Би олон хүнтэй газар буюу түрээсийн байрны гадаа үлдээх талаар хэлсэн. Үлзий лайлаа одоо явъя гэж хэлсэн. Би үлзийг авч үлдэх гэж блокны хагархай толгой дээрээ өргөсөн. Үлзий миний зүүн талаас ирж түлхэж унгаагаад уурлаад мал тэмлэгийн урдуур алгасан. Би ардаас нь очоод тэр хүнийг түрээсийн байрны хавьд үлдээх талаар хэлэхэд үлзий лайлаа одоо яах гээд байгаа юм явъя гэж хэлээд яваад өгсөн. Би эргэж очоод нөгөө хүнийг түрээсний байрны хажууд үлдээх гэсэн боловч өргөж дийлээгүй. Үлзийг харсан чинь нэргээ талхаж байсан. Тэр хүнийг үлдээгээд мал имлэгийн хойд талаар орж талбайн зүүн урд талаар гарч худалдааны төвийн дөрвөн давхарт очиж унтсан хэмээн мэдүүлжээ. Харин өсвөр насны шүүгдөгч үлзий мэдүүлэхдээ 2019 оны 6 дугаар сарын 3-ны орой хосоотой хамт гэрээсээ үсээ засуулахаар гарсан. Тэр үсчин хайгаад олдоогүй. Хосоо бид хоёр худалдааны төвийн тэнд наагитай уулзсан. Бид гурыг байж байхад шороо шуурсан. Шороо намтыг хүлээж байхад хосоо ахийнхаа гэрлөө явсан. Нааги бид хоёр талбай дээр очихоос өмнө Нааги архиа худалдааны төвийн орцонд үлдээсэн. Бид хоёрыг талбай дээр байхад Улаанаг гэх ах ирсэн. Би тэр ахыг танихгүй. Улаанаг гэдэг ах ирээд Нааги худалдааны төвд байсан 2 шил архийг авчирсан. Нэгийг нь задлаа дуусан. Би хосоог ирэхээр харих гэж байсан учраас хосоо руу залгахад 10-аас 20 минутын дараа очино гэсэн. Хосоог ирэхэд Улаанаг гэдэг ах арх уун бидтэй гэж хэлсэн. 2 шил арх уусан. 2 шилд арх дууссан. Тэр үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Нэг дарс байсан. Улаанаг гэдэг ах тэр дарсыг аваад айлд очино гэж хэлсэн. Ахмадын өргөөний хойд талын хаалгыг чиглээд бид дөрөв алхаж байсан. Нааги төрүүлээд 0 орлоо гэд явсан. Хосоо Наагигийн ардаас явсан. Би Улаанаг гэдэг ахтай юмэрад алхаж байсан. Хишиг дэлгүүрийн хавьд намайг энд барах хүн байхгүй шүү гэж орилсон. Улаанаг ах юу гэд байгаа юм гэж хэлсэн. Би Улаанаг ахын ардаас явсан. Нааги бид хоёрын хажуугаар гүйж очоод тэр хүнийг цохиод өшгөлсөн. Улаанаг гэдэг ах ардаас нь очоод манай найз байна. Бол гэж хэлсэн. Хохирогч Улаанаг гэдэг ахыг танихгүй. Чи хэн бэ гэд замдж аваад исэн. Улаанаг гэдэг ах гинэт ууралсан. Би зайтай зогсож байсан учраас сонсоогүй. Хосоо Нааги хоёр Улаанаг ахыг дагуулад хишиг дэлгүүрийн тийшээ явсан. Улаанаг ах тэр хүнийг гэрт нь хүргэж өг гэсэн. Хаашаа явах талаар асуухад 3 эсрэг 3 тоглоомын газрын тийшээ яв гэсэн. Одоо ботоод тэр хүний гэр нь тэнд байдаг юм байна гэж би буруу ойлгосон байсан. Тухайн үед хохирогчийг гэрт хүргэж өгөх бодолтой байсан. Тэр хүнийг түшээд төргүүлж явсан. Хосоо ардаас ирээд намайг өшгөлсөн. Хэнийг өшөглөх гэж байсныг нь сайн мэдэхгүй байна. Хосоогоос Улаанаг ахыг яасан талаар асуухад айл руу орсон гэж хэлсэн. Нааги ирээд тэр хүнийг 2-3 удаа цогсон. Хосоо бол гэж хэлсэн. Тэр үед түрээсийн байрны цонхоор нэг хүн цонх тогшсон. Юу гэж хэлснийг нь мэдээгүй. Хосоо бид хоёр хүн гэж хэлээд зугтсан. Улаанаг ахын орсон айлыг Наагигаас асуугаад тэр айлд очоод гэрт нь орох гэтэл Улаанаг ах өөдөөс гарч ирсэн. Хосоо арх уусан учир гэртээ очиж болохгүй ахынтай очино гэж байсан. Улаанаг ах хосоог явуулахгүй байсан. Хосоог хүргэж өгөх талаар Улаанаг ахад хэлэхэд хүргэж өгчөөд ирэхгүй бол юу болохыг мэдэж байгаа бидтэй гэж занах манихтай хэлсэн. Нааги бид хоёр хосоог хүргэж өгчөөд буцаж Улаанаг ахын айлд очиход гэрэл нь унтраалттай байсан. Нааги нөгөө хүнийг харчаад ирэй гэж хэлсэн. Тэр хүн түрээсийн байрны тэнд хэвдэж байсан. Нөгөө хүнийг шонгийн мод түшиж босгосон. Нааги наад хүнийг чинь жаахан айлгая гэж хэлсэн. Зүүн тийш явж байгаад тараншаан байсан. Сүлд компани блокын хашааны баруун урд талын буланд очсон. Намайг Нааги дарс аваад ир гэсэн. Намайг явж байхад Нааги ардаас ирсэн. Тэр хүнийг айлгая гэж хэлсэн. Нааги нөгөө хүнтэй юм ярьж байсан. Тэр хүн уухгүй гэсэн. Нааги найзынхаа өгсөн зүйлийг голоод байгаа юм уу гэсэн. Нааги нэг хүний нэр хэлээд найзыгаа танихгүй байгаа юм уу? Сэтгэлээрээ авчирсан гэж хэлсэн. Нөгөө хүн нэг балгасан. Нааги тэр хүнийг айлгыгээд наана шороо авах гэж хэлсэн. Би буруу хараад сууж байсан. Намайг сул шороог хажуу тишээ болгож байхад шил хагарах чимээ гарсан. Эргээд харахад Нааги дарсны хагархаа шил барьсан зогсож байсан. Тэр хүнийг цогсон үгийг мэдэхгүй байна. Наагиг бол гэж хэлээд буруу хараад сууж байхад Нааги нөгөө хүнийг дагуулад түшээд ирсэн. Одоо чамайг буулна гэж айлгсан. Намайг нүх гаргаадах гэж хэлсэн. Нааги хажууд ирээд хамт ухсан. Наад хүнээ аваад ир гэж хэлсэн.
нөхрөө хийсэн Нагийн хөл хэсгийг нь булсан. Тэр үед надад нэг санаа орж ирсэн. Жинхнээсээ булаж магадгүй юм байна гэж бодоод блок аваад амьсгалах зориулалтаар зай гаргаад толгой дээр нь тавьсан. Сүүлд бодоод байхад хэрэггүй байсан. Нагийг явхад буцааж гаргах бодолтой байсан. Наад хүнийг гаргачих гэж хэлэхэд ашгүй дээ гэж бодоод тэр хүнийг гаргасан. Бид хоёр талаас нь тэр хүнийг өргөхөд босохгүй байсан. Булан эргээд нэг тоглол байсан. Тэнд үлдээгээд явах гэтэл блок аваад нөгөө хүн лөө шидэх гэж байгаа юм шиг харагдсан. Сандарсандаа Нагийг түлхэж унгаасан. Яах гээд байгаа юм? Би чамтай ингэх гэж найзлаагүй шүү гэж хэлсэн. Нагийг үлдээгээд мал хэмлэгийн хойно явж байхад Наги ирсэн. Нагитай жоо хаалгаж ягаад би хайрлаа гэж хэлээд гэртээ харсан гэж мэдүүлжээ. Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ бид хүүгээ цаг бусаар алдсандаа маш их харамсаж байна. Буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэж өгнө үү? Бид маш их гомдолтой байна хэмээн мэдүүлжээ. Хоёр шүүгдэгчтэй хамт явж байсан хосоогийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Дэлгүүрийн тэндээс нэг эрэгтэй хүн хөөе наашаа ир пэнүүдээ энд надад томор хүн байхгүй шүү гэд бидэн лөө орилсон. Тэгтэл улаанаа чи юу гээд байгаа юм бэ? Хаанхын ПВ гээд тэр хүний өөдөөс томроод тэр хүн лөө чиглээд алгасан. Улаанагийн араас үлзий алгасан. Тэр үед Наги миний хажуугаар гүйж гараад улаанаа үлзий хоёрыг тэр хүн лөө очихоос өмнө тэр хүний хажууд төрүүлж гүйж очоод нөөрлөө нь гараараа цохиод хөл рүү нь өшөглөөд тэр хүн газар унсан. Би үлзийгийн араас гүйж очоод түүнийг хориод болоо гэж хэлсэн. Мөн түүнд явъя гэд намайг хэлэхэд үлзий миний хэлснийг тоохгүй тэр хүнийг түшээд урд яваад байхаар нь би араас нь гүйж очоод хөлөөрөө үлзийгийн нуруу руу хальтчихсэн юм. Тэгэж жихэд миний баруун хөлний гутал сугараад би буцааж өмсөөд цааш явтал. Сугарсан гуталны үдээс сулраад байхаар нь би доошо сууж үдээсээ чангалчхаад араас нь гүйгээд очоод нийтийн байр хашаа хоёрын завсар нөгөө хүн хөвтчихсэн. Үлзий дэргэдэн ямар нэгэн үйлдэл хийхгүй зогсож байсан. Тэр үед араас Наги ирсэн. Тэр үед нөгөө хөвтөж байсан хүн биднийг гараараа заагаад энд надад томор хүн байхгүй шүү гэж хэлээд томорход Наги тэр хүний хөл гидэс хавь руу 1-2 удаа өшөглөхөд үлзээ наадах чинь ямар аваа ПВ босгоод ир гэхэд Наги тэр хүний араас тэврээд өндөөлөхөд үлзээ тэр хүний элэг гидэс орчим руу гараараа 1 удаа цогсон. Нөгөө хүн тэгж цохиулаад сонин дуугараад эвхрээд унсан. Би хүн гэж хэлээд алхаж байгаад эргээд хартал Наги хөвтөж байгаа хүнийг дахиад өшөглөж байснаа орхиод наашаа гүйгээд бед 3 хамтдаа баруун тийш гүйгээд заал өнгөртөл гүйж байгаад Улаанагийн орсон гих гэрийн гадаа очисон хэмээн мэдүүлсэн байна. Эдгээр хүмүүс нь ам хохирогчийг зодож явахад цонхоор нэг хүн хараад цонхыг тогссон гэсэн. Тухайн хүний мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Тухайн гэрчин мэдүүлэхдээ нэг шөнө байрандаа унтаж амарч байхад гадаа нохой хуцаад хүмүүс пижигнэлдэх дуу гараад манай нөхөр бид хоёр сэрсэн. Тэгэхэд багцаагаар шөнийн 03 цагт өгч байсан байх. Манайх нэг цонхтой бөгөөд баруун тийш харсан цонхыг шүн нэгээд унтдаг юм. Тэр үед нээлттэй цонхны цаана залуучууд маргалцсан дуу чимээ сонсогдсон. Манай нөхөр харуулт өгчихсөн даралт ихтэй болохоор би нөхрөө босголгүй өөрөө босоод цонхоо хааж байгаад хөөе та нар нэгнийг алах нь уу болооч гээд 2 удаа хэлж цонхоо тогштол пижигнэлдээд гүйлдээд явчихсан. Тэгтэл тэдний нэг нь үлдээд ёолох шиг болсон. Түүнтэй зэрэгцээд манай багаач сэрээд уйлаад унсан. Би цонхоо бүтэн хаагаад хүүхдэд тавьшруулж бүүэлж байгаад нэг анзаартал гадаа ямар нэг дуулдах чимээгүй болчихсон байсан гэж мэдүүлсэн байна. Гэрч улаанаа мэдүүлэхдээ би юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна. Бид нэр зүгээр л алхаж байснаа Наги гинэт гүйж атснаа. Дэлгүүрийн гадаа орилж хашгираад байсан шинийг өшөглөөд унгаачихсан. Тэр хүн энд намайг барах хүн байхгүй шүү гэд орилоод байсан. Тэгтэн би чи яасан гинэгээд тэр хүний чигт хашааны хаалга руу алхаж явтал миний араас Наги гүйж ирээд төрүүлж нөгөө хүн дээр очоод тэр хүнийг гараараа 1 удаа хий цохиод тэр их шиг болтол тэр хүн газар унчихсан. Би наанаас нь очоод Нагиг тэр хүнээс салгаад хартал нөгөө сохтуу хүн миний таньдаг Бата ахын хүү мөн байсан. Бид талбайд байхдаа Наги өөрийнхөө Nokia гар утасныхаа симийг өөрөө аваад утсаа надад бэлгэлсэн. Би зөрүүлээд оосрон салаад халаасандаа хийж явсан хар өнгийн цагийг Нагид бэлгэлсэн. Тэр цаг манай дүүгийн цаг байсан гэж мэдүүлсэн байна. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг та бүхэнд танилцуулъя. 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтээс
Талигачийн цогцост толгойн хуухны цус хуралт, нүүр, цээж, хэвлээ, нуруу бүсэлхий, зүүн далд, мөр буглаг, шуу сарвуу, баруун зүүн гуй, өвдөг шилб, тав хай, баруун цав хэсэг, өгзөг хэсгийн зулгаргалт, зүүн шилбний цус хуралт бүхий, шин гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учраас гэмтэл авсан дарааллыг нь наривчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн шинжээ чимжээ мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Элс шороо амьсгалын замд орж бөглөрсөн тохиолдолд хүн амьсгалах боломжгүй болж 3-5 минутын дараа тархины бор давхаргад үхлийн процесс явагдаж биологийн үхэлд хүрнэ. Элс шороонд булагдсан тохиолдолд хэвлийн зээжний амьсгалд оролцох хөдөлгөөнийг хязгаарлаж амьсгал бүтэлтэнд хүргэж болно. Хэргийн материал авагдсан баримтуудаа танилцахад талигач шинэгийн амьсгалын замд гадны биет буюу элс шороо орсноос үүдэлтэй амьсгал бүтэлтийн улмаас талигач нь нас барсан байх боломжтой байна. Хавтас тэргийн материалд байх цогцсны гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талигачийн цагаан мөгөөрсөн хоолойд маш их хэмжээний элс шорооны агуулмжтай, гуурсан хоолойн салаануудад муу их хэмжээний элс шороон агуулмжтай байна. Энэ нь амьсгалын замаар амьсгалах үйл явцын дунд тухайн эд эрхтэнд орсон байх боломжтой. Эхний үед ханайж найтай үйлдэл үзүүлэх боломжтой. Амьсгалын зам бөглөрөх үед царай хөхөрч, айж сандарсан байдалтай байж болно. Мөн гар хөлөөс авчих хөдөлгөөн буюу эсэргүүцэл үзүүлнэ. Амьсгалын зам бүрэн бөглөрөх үед хүн амьд тэмцэн ямар ч хариу үзүүлэх боломжгүй. Тухайн хэргийн нөхцөлд талигач элс шороонд булагдсан үедээ хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан байхыг үгүйсэхгүй. Талигачийн цагаан мөгөөрсөн хоолойд тийм хэмжээний элс шороо орсон тохиолдолд хүн амьсгалах ямар ч боломжгүй болно гэх мэдүүлгийг шинжээ чимж өгсөн байна. Дүгнэлтээс үзэхэд амь хохирогчийг удаан хугацааны турш зодож мөн хамгийн сүүлд түүнийг амьдаар нь шороонд булснаас болж талигачийн амь нас нь хохирсон байна. Талигачийн хууль ёсны төлөөлөгч нийтдээ 34 сая төгрөгийн зардал гарсан хэмээн бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн. Үүнээс өсвөр насны шүүгдэж буюу нагийн үлзий нар нийлээд 11 сая орчим төгрөгийг аль хэдийн төлсөн хэмээн шүүх үүссэн. Харин үлдсэн 23 сая төгрөгийг нэхэмжилсэн ч шүүхийн удаад бүгдийг нь шийдэж чадаагүй. Яагад гэвэл зарим зардлын баримт нь хуульд нийцээгүй бөгөөд өөрөөр хэлбэл шүүхэд баттай нотлох баримт болж чадахгүй байсан. Тухайлбал талигачийн ар гэрийн хүний гадаадаас ирж буцсны онгоцны мөнгө мөн талигачийн дүүгийн сургалтын төлбөр зэргийг нэхэмжилсэн ч баримт нь хангалтгүй гэж үзээд дараа нь иргэний журмаар хэмжилж болно хэмээн нээлттэй үлдээсэн. Мөн зарим зардал нь өмнө нь өгсөн баримттай давхардаж байсан учраас түүнийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин хохирогчийн өмөөлөгчийн 5 сая төгрөгийн хөлсийг эрүүгийн хэрэг дээр нэхэмжлэх боломжгүй гэж үзээд мөн л хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд дүнээд хэлэх юм бол батлагдсан баримтын хэмжээнд л шүүгдэгчдээс мөнгө төлөөлсөн. Үлдсэн хэсгийг нь энэ шүүх хурал дээр эцэслэн шийдээгүй гэсэн үг юм байна. Одоо харин ял шийтгэлийн тухайд та бүхэн хүргэе. Энэ хэрэг толбогдсон үлзий болон нагийн нар нь гэмт хэрэг үлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан. Өөрөөр хэлбэл өсвөр насныхан байсан. Тиймээс шүүх тэдэнд насанд хүрсэн хүний адил хатуу ял оноохоос илүүтэй хүмүүжүүлэх ухамсарлуулах зарчмыг баримталсан. Шүүх дараах зүйлийг тэдний талд хөнгөрүүлэх нөхцөл хэмээн үзсэн. Нэгдүгээрт анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хоёрдугаарт хэрэг гараад эхнээс нь дуустал нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Гуравдугаарт тухайн нөхцөл байдлыг буруугаар ойлгож бодлогогүй үйлдэл хийсэн гэж дүгнсэн. Улсын яллагчийн зүгээс бол хуульд заасан дээд хэмжээгээр өөрөөр хэлбэл 20 жилийн хорих ялыг оноох санал гаргасан. Гэхдээ өсвөр насныхаа учраас хуулийн дагуу түүнийг 2 дахин багасгаад тус бүрд нь 10 жилийн хорих ялыг оногдуулах санал тавьсан. Шүүх энэ зарчмыг зөв гэж үзээд тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгуулах, цаашид нийгэмд буцаад орох боломжийг нь бүр мөсөн хаахгүй байх чиглэлээр шийдвэрээ гаргасан гэж хэлж болно. Мөн тэдний өмнө нь хоригдсон 255 хоногийг тухайн ялд нь оруулан тооцсон байна. Харин тухайн ялыг нээлттэй хорих ангид идэх үү эсвэл хаалттай хорих ангид идэх үү гэдгийг нь тухайн сум дундын шүүхийн шийтгэх тогтоол дээр бичээгүй байсан учраас хэрэгээ ингээд дуусгая гэж бодож байна. Өнөөдрийн хэрэг бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Ер нь ууж идэх, арх дарснаас л олон асуудал эхэлдэг гэдгийг энэ хэрэг дахин бидэнд харуулж байна. Арх уугаад сагсуурж, уурлаж бухимдах зан хизээч хинч сайхан зүйл авчирдаггүй гэдгийг бид өнөөдөр бодож жишээн дээрээс сонслоо. Хэрвээ арх хэрэгэлсэн хүн мөрөөрөө гэртээ хараад унтаад өгсөн бол
Мөн насанд хүрээгүй эдгээр хүүхдүүд арх хэрэгэлдэггүй зөв хүмүүжлтэй байсан бол ийм эмгэнэлтэй харамсалтай хэрэг хизээж гарахгүй байх боломж байсан гэж хамгийн түрүүнд бодогдож байна. Та бүхэн энэ хэргийн талаар өөрсдийн санал бодлоо соёлтой зөв болгосон байдлаар комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсье. Дараагийн дугаараар дахин уулзалтлаа. Түр баяртай.